За сайн байцгаана уу? Kaido Club-ийн эхний дугаараар уулзж байгаадаа таатай байна. Өнөөдрийн дугаараар Ану чинь жүжигчин маань орж иж байна. Сайн байна уу? Сайн байна уу? За ингээд хамгийн сайхан хоёр буюу одоо нинжин дүрээрээ оролцож байгаа. Энэ дөрвийн талаар ярил. Дөрвийн маань хувьд гэх юм бол нинжин гээд зураачаар сурдаг тийм охины дүр байгаа. Гол дүр эмэгтэй шүү дээ. Тийм гол дүрийн охин. Ер нь нэлээд тийм өөрийгөө олцсон, өөрийгөө сайн сонсдог, тэгээд зоригтой, тийм тэмүүлэлтэй охины тийм дүр. Энэ дүрийг бүтээхэд хүндрэлтэй зүйл байв. Яа, бүтээхэд хэрж байгаа нь хүндлээ. Манай яг бодоод хахад ингээд яг сцен болгон нэлээд хүнд байсан. Нэлээд ийм одоо ажиллагаатай гэх юм уу? Тийм хэсгүүдээ маш их байсан. Тэгээд би бол яг энэ дүр дээр миний хувьд гэх юм бол сургуулаа төгсөөд яг ирээд өмнөх кинонуудын дандаа ингээд сургуулийнхаа хажуугаар нь тоглодог гэсэн болохоор яг энэ удаагийн хайг төгсөөд ирээд тоглосон болохоор бүх зүйлээ гаргасан. За тэгээд өмнөх хоёр кино байдаг шүү дээ. Хамгийн азтай үе болон хамгийн өөрхөн охин. Тэр киноны талаар ярил. Хамгийн өөрхөн охины хувьд бол миний хамгийн анхны кино байсан. Тэгээд сургуультаа ороогүйсэн. Тэгээд хамгийн азтай үеийн хувьд бол 2 дугаар курстэй тоглож байсан. Тэгээд Испанд тэгээд сургуульд үргэсэн байгаа. Тэр талаар ярил. Гадаад кино урлагийн сургуульд төгсөх хэрэг ямар вэ? Ямар нэгэн одоо харьцуулалт гэх юм ойлголт ер нь байхгүй шууд очиод сурсан болохоор ийм байд юм да. Ер нь ингээл сурах хэрэгтэй байна, төгсөх хэрэгтэй байна гэсэн журмаар л яг яваал сураалт гэсэн. Тэндээс ингээл хамгийн сайхан дурсамж. Тий зөндөө штэ. Манай сургууль яг жуулчдын хамгийн их явдаг тийм музей дотор байрлаж байсан байхгүй. Манай үзэмж аяга гоё байсан. Тэгээд сургууль руу очих болгонд үзэмж нь маш гоё байсан болохоор ер нь сэтгэл санаач гэсэн дандаа аяга гоё очдог. Ер нь Барселона хот өөрөө хөлбөмбөгийн ер нь баг их орно. Тэгээд таны хувьд хөлбөмбөгтэй ер нь холбогдсон удаа байна уу? Яг музейг нь бол үзчихсэн. Тэгээс яг хөлбөмбөгийн би өөрөө тийм спорт сонирхдаггүй байхгүй. Ер нь спорт цалуу юм байна тийм үү? Тийм. Тэгээд миний хувьд Барселона хөлбөмбөгийн орн гэхээс илүү жоохон тийм барилга амар гоёсан. Тэгэхээр архитектор талдаа одоо сурдаг хүүхдүүдэд ч юм уу илүү гоё санагдсан. Дараагийн ажилд орсон байгаа юу киноны? Үгүй одоо ер нь л би кино яг нэлээд бодож байгаад тоглолдог болохоор шууд яг араараас нь ордоггүй. Тэгэхээр одоохондоо би бас нэг телевизэд ажилладаг болохоор яг хувийн ажиллаа хийгээд явж байгаа. Ер нь тоглохыг хүсэж байгаа дүр байгаа юу? Яг тоглож явах явцдаа гэх юм уу тийм хүсдэг болоод хувирчтэй нэлээд. Тэгээс яг одоогоор бол тийм дүр гэсэн байна. Ер нь хвчлэн ер нь гэгээлэг тийм ер нь дандаа гол дүрийн сайн талын дүр бүтээдэг. Ер нь эсрэг талын дүр бүтээвэл танд ер нь ямар шиг байх вэ? Яг тэгэл тухайн үед л оролдоод үзэл болохгүй юм байх уу? Таны дуртай киноны талаар яриа. Топ 5 кино. Энэ гадаад юм. Би жүжигчин Рэйчел МакАдамс амар дуртай. Ноутбукийн гол дүрийн нэгтэйдэг. Тэгээд би кино үзэхдээ яг ийм жүжигчдэр нь дагнаж үздэг байхгүй юу? Одоо Рэйчелийн кино бол би Рэйчелийн бүх киног үзээ, дараас нь Жим Керригийн бүх киног үзээд яг ингээд ийм журмаар явдаг. За яг топ 5 хүн яг одоо санаанд орж байгаа Notebook, About Time, Click, Green Book 18 Оскар шүү дээ тийм. Өөр кино орж ирдэг. About Time-ын талаар их сонирхолтой зохиолтой байдаг шүү дээ тийм. Цаг хугацаараа буцдаг юм тухайн гэр бүлийн ирчүүд нь бүгдээрээ цаг хугацаагаар аялдаг. Тэр танд ямар санагдав? About Time бол миний ер нь л одоо байж байгаа за ер нь нэг үзчихэд гэл нэг үзэх болгонд яг өөр шин нэг сурдаг гэх юм уу. Тийм болохоор ер нь үзэх аяг дуртай байсгийг л үздэг. Margot Robbie тоглосон байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тийм анхны анхны хайрын талаар. Тэгээ сүүлд нь нөгөө учирсан чинь анхнаас нөгөө болохгүй юм бол болохгүй байдаг шүү дээ. Тэр нэг хамгийн сонирхолтой хэсэг нөгөө өрөөнд нөгөө явахаас өмнө уулзсан чинь чи хинт ороод ирээрэй гэсэн чинь хинт орсон чинь бүтдгүү. Тэр бас ер нь бас амьдралын бас сонирхолтой. Үнэхээр бүтггүй болохгүй зүйл болохгүй болохоор зүйл болно гэдэг юм шиг санагддаг. Нүний ноутбук бол бас үнэхээр агуу хайрын төв байдаг шүү дээ. Тэгээд тэр киноны талаар дэлгэр баярал. Ноутбукийг би яг л Рэйчлийг ингэж үзэж байгаа л кинонуудыг үзэж байгаа л тэгээд аюу санаанд үзчихсэн.
Тэгэл үзэж байгаа л дуусаад пүү яарэ кино үзэж байв. Тэгээ ноутбукийн хувьд ч гэсэн яг сэтгэл сэргээ юмэр ер нь гоё штэ тий. Тэгээд гол дүрийн Ryan Gosling-ийн үс өгдөө шүү дээ. Хоёул ярилцаад чи юу хийлгэмээр байна гэдгсэн чинь байшингийн талаар тэгээд яг бүр байшингын деталь бүрээр нь хийгээд өгдөг. Тэр бас аягүй сонирхолтой хэсэг санагддаг. Надаа яг тэр нөгөө далаа дээр тэр хоёр чи шоу бол би шоу гэдэг тэр хэсэг илүү үлдсэн. За ойрт ямар кино үзв? Хамгийн сүүлд үзсэн кино. Ойрт одоо юу үзэж байна да? К-драма л их үзэж байна. К-драма олон кино. Эсвэл нэг кино. Олон ангид. Ааха. Тэгтээ ер нь баг гадаадын цагцаалыг бол К-драма бас нэлээд л том байр суурь эзэлж байна тийм үү? Тий, ер нь би гадагшаа яваад К-драма нэлээд үздэг болсон. Тэгээ одоо бас нэг имлэг твтэж байгаа байхгүй. Тэгээд К-драма бас үзэл. За тэгвэл одоо ингээд киноны дүрүүдээс тантай яг бодит амьдрал дээр хамгийн ойрхон дүр гэвэл та ямар дүрийг хэлэх вэ? Одоо энэ бүх кинонууд дөрвөөс үү? Тийм. Аюу сонио. Бүгдээрээ бүх дөрүүд маань нэг юм төстэй зан чанарууд байдаг. Тэгээд яг кино маань одоо хамгийн анхны кино нэхэд сурагч байсан бол хоёр дахь нь оюутан болсон. Гурав дахь нь бас яг ингээл бүр том болоод явдаг. Тийм дөрүүд аваад яг тэрнтэйг адилхан би өөрөө ингээл дааж хамт өсөөл. Тэгээд одоо яг тэр дөрүүдийнхээ адил ингээ үзэл бодлын ингээл сураал тэр тусмаа одоо азтай заяагийн дүр дээр бол нэлээм хөнгөн за би ер нь л юм одоо нэг би жоохон юм боддог төрлийн юм баггүй ер нь нэлээ ингээл бодоол бодлогшраал гэдэг азтай заяа бол ерөөсө боддгоо ингээд айгу зөрөгтэй шийдчихдэг. За энэний сурмаар юм байна да. Ер нь жоохон юм альва юм дээр бас байнга ийм serious байхгүйгээр тэгээд бас нэг юм хөнгөн хандах бас байх юм байна гэж бодож исэн чинь одоо энэ нинжингийн дүр дээр болохоор нилээн одоо зөрөгтэй мөртлөө яг өөрийгөө нилээн сонсож байгаа зөв зүйл дээрээ одоо өөрийгөө дайчилдаг. Тэр зан чанарыг бас нилээн суралцмаар санагдсан тийм. Тэгэхээр ер нь дүртэйгээ хамт өсөд хөгжөөд явж байгаа гэсэн үг. Тийм ер нь тэгж байгаа гэж хэлж байна. Одоо тэгвэл ер нь ингээд Монголын кино зах зээл ер нь их өргөжж байна. Одоо миний бодлоор өнгө тавилт болон одоо зураг авалтын шийдвэрүүд айгүй их дээшилж байгаа. Түүнээс гадна өөр саад бэрхшээл болж байгаа зүйлс таны хувьд одоо юу гэж харагдаж байна? Одоо яг киноны хувьд уу? Тийм ер нь салбар ингээд хөгжөө цаашаа дэвшээд явхад. Нилээн байгаа хуу одоо манай техник, технологи, тэ зохиол тэ нилээн байгаа хаа. Дөрөв хөгжилтөнд л тэр надад жоохон хангалтгүй санагдав. Тэрний хувьд таны бодол юу? Тийм одоо ерөнхий ихэнх кинонууд чинь ингээд дөрвийн одоо зохиолын уншлага, ширээний уншлагаа тийм хангалттай хийдэг юм шиг нэг санагддггүй бараг л за одоо дараа 7 хоногт эхлэх гэж байна. Тэгээ шууд бараг орё дөө ухааны болоод тэгэл зохиолооч бараг сайн уншиж чадахгүй орох юм байдаг. Тэгтээ сүүлийн кинон дээр бол манай найруулагч дөрвийн хөгжүүлэлтэн дээр бол нэлээд анхаарсан. Найруулагч нь хэм байлаа. Бацараг. Тийм. Тэгээд Бацараг ах маань ер нь бол маш тайван ажилласан. Тэгээ анх ингээ гайхал за энэ тайван ажиллаад амжих юм болов уу гэж тэгээ бодож исэн чинь яг одоо сцен болгон дээр бүр маш нягт нямбай ажиллаад тэгээд одоо зүгээр энгийн немой гэдэг одоо текстгүй хэсэг байсан ч гэсэн за ахын дүү энэ дээр бол яг ийм байгаа гэд. Тэгээд тальт одоо ирээлдээ за энэ дээр ийм хэсэг шүү. За ингээд гэд тийм биш. Ах яг одоо өнөөдөр тийм хэсэгтээ орох чивэл тэрнээс нэг хэдэн цагийн өмнө магадгүй бүр өчигдөр нь хурж ирээд ингээ хоёулахнаа ингээ цагийг өнгөрөөгөөд тэгээд өөрийнхөө одоо дурсамжийн талаар ярьдаг ч юм уу. Тэгээд чи яг энийг юу гэж ойлгож байна гэх тэгээд хизээч одоо за энийг чи яг энэ дээр заавал ойлгох хэрэгтэй. Энэ дээр ингэх хэрэгтэй гэж хэлж байгаагүй. Яг одоо дотор чин ямар мэдрэмж төрж ингээд одоо миний мэдрэмжэн дээр тулгуурлаад тэгээд дүрээ ингэж хөгжүүлээд ер нь явсан. Өвөө мэдэр өссөн гэж сонссон. Тэр талаар. Тэг ер нь багасаа өвөө мэдэр өссөн. Тэгээд өвөө эмээгийн хүмүүжлэр л. Ер нь жоохон хатуудалтай байсан гэж сонссон. Тийм нилээ хатаа. Айгу цагийн хуваартай гэдэг нэг ярилцсан дээр жоохон хоороодод татсан чинь нэг тэгнүүлж байсан энэ төр гэдээ ярьж байсан. Тий, ер нь бол одоо бодоход айгу зөв байсан. Ер нь тэгээд өвөө эмээр өссөн хүмүүс ер нь хүмүүжил сайтай байдаг гэж ярилцдаг шүү дээ. Тийм хаа. Тэгээд ер нь манай өвөө эмээ ах хүүхэд өсөж байгаа гэсэн тал дээр нэлээд
жоо хатаа байсан. Тэгэл хүүхдийн туслан явуулахгүй ч юм уу орой найзтай гарны төлөвлөстэй байдгүй. Тэгэл ер нь нэлээд тийм. Тэгээ одоо бол тэгээ яг том боллоо гэсэн чинь шууд за одоо ингээд өөрийнхөө юм хий гэсэн чинь гинт амар санагддаг. Кино урлагт ер нь кино урлагаар жүжигчин болъё гэхэд ер нь гэр бүлээс чинь дэмжсэн хүмүүс хэр бэ? Манай гэрийнхэн ер нь намайг гадагшны явуулах хүсэлтэйсэн болохоор яг тийм мэрэгжил гэж ерөөсөө нэг тийм одоо хамааралгүйсэн гэх юм. Гэхдээ ер нь ямар нэгэн аав ээж нэг мэрэгжил хийдэг шүү дээ. Тийм мэрэгчлээ сураарай ч юм уу тэгвэл зүгээр гэдэг тэгжсэн үү? Үгүй манай эмээ ер нь намайг багаас маань хөтлөгч болгоно гэж амжирдаг. Тэгнээс тийм жүжигчин гэж бол өөрөө ч нэг бодож байгаагүй. Хэрвээ жүжигчин эсвэл хөтлөгч болохооргүй байсан бол ямар мэрэгжил сонгох байсан бэ? Жохоо юм багш тал руугаа явах байсан. Тэгэхээр энэ хүн юм заах талтай юм шүү дээ. Тэгээ ер нь жаа тийшээгээл явах байсан. Тэгээд 10 жилийн төгссөн үед шууд гадагшаа гарсан. Тэгээд ер нь одоо ингээд соёлын ялгаа гарч байгаа шүү дээ. Тэр тал дээр магч одоо ингээд Аз орн тэгээд шууд Европ руу явж байгаа болохоор жоохон ялгаа их гарсан баг. Тийм тал дээр тэнд хэцүү зүйл ч юм уу эсвэл жоохон сонирхолтой санагдсан зүйлс байв. Бид нэр ийм байж тээ ч юм уу. Яг одоо сурж явах явцад манай ангийн хүүхдүүд ч гэх юм уу одоо тэнд байгаа хүмүүс илүү дотоод ерөөсөө санаа зовдөггүй. Одоо нэг анзаарсан юм нь Монголд бол ингээд ихэнх хүмүүсийн зорилго нь байр одоо эхлээ байраа олно, дараа нь машина олно, дараа нь ингэн гээд яг тэрнийхээ төлөө ингээд ажиллаад идэв юм лээ. Тэнд болохоор ерөөсөө байр аавна, машин аавна гэсэн юм тийм байхгүй. Яг одоо хувцас аавна ингэн гэсэн юм байхгүй. Тэгэл хувцас аваад дараагийн үйлрэл бол эхний үйлрэлийн хувцасаа хаяал дараагийн үйлрэлээ дахиад өөр хувцас ингээл аваад ингээл тэгээд одоо Монгол шиг тэгж амар ингээл ийм тийм хувцас өмсөхтэй гэсэн юм байхгүй болохоор бүгд айгүй хамаагүй хувцалдаг. Тэгээ хамаагүй чөлөөдөө өөртөө л ер нь тийм амар ажилдаг. Тэгээд амьдэрдэг тийм хүмүүс байсан. Тэгээд яг тэр сэтгхүүтэй жоохон мэдээж сууж байгаа шүү дээ. Тэгээ яг сууж агаад Монголд ирсэн чинь ингээ өөрийн мэдлгүй ингээ бие бариад эхэлсэн юм лээ. Одоо олонний дунд ороод эхлэнгүүт бүгднгийнхээ үзэл бодол нь шал өөр. Тийм. Тэр нь өөрөөс. Та Монгол орноос ер нь бол гадаад жүжигчний мэдлэг төгссөн цөөхөн гэдэг хүмүүсийн нэг. Тэгээд Монгол орны одоо кино урлагийн салбарын одоо ингээд босох ч юм уу тийм. Тэр талаар хэр зөрүүтэй байв? Өөр зүйлс байв уу? Босгоо. Тийм. Ер нь нэг юм жүжигчний юм байх хэрэгтэй ч юм уу тиймэрхүү тал дээр. Яг би нүг Монголд бас жүжигчнэр сурж байгааг болохоор ялгааг нь бас сайн мэдгүй. Гэтэ тэнд бол яг ангидаа одоо жишээ нэг 13 хүүхэд ч юм уу тэгээд авчдаг. Тэгээд яг хувь хүнтэй айгүй их ингэж тулж ажилтдаг байсан манай багш маань. Одоо за ерөнхий манай системээр ингэж иймэрхүү байдлаар ингэдэж шүү гэж заахаагүй. Яг хувь хүмүүстээр нь за чи одоо мэдрэмж чинь яг яахаар уйлж гин яахаар одоо инээж гин гэдэг тал дээр нь ер нь мэдрэмж тал дээр нь төлхөө ажиллаад тэгээд яг хувь хүн дээр нь л ажиллаж байсан. Хамгийн сайхны талаар ярилцлага сонсч байсан чинь өөлөх хэсгэнүүд их хэцүү байсан ингээд ярьж байсан тэр талаар. Мэдээж хүнд хэсгүүд маш их байсан. Тэгээд өөлөх хэсэг дээр би хизээч одоо амьдралынхаа хэцүү одоо ээж аваа хүлээж юм уу тийм хизээч бодож байгаагүй. Яг тухайн дүрээ бодоод тэр дүрийнхаа одоо яагаад уйлж байгаа нь тэрийгэ бодож одоо уйлвал манай үзэгчд маань илүү хүрх юм болов гэж би бодсон. Яг дүрийнхаа талаасаа. Тэгэхгүй одоо би нэг ээжигээ бодоод уйлвал миний харц арай өөр байгаа. Тэгээ тэр одоо тэр кинон дээр одоо жишээ нь юуны төлөө уйлж ийн тэрийг бодоод хүмүүс бас үзвэл бас арай өөр харц ирдэг юм болов гэж надад ч гэсэн одоо жүжиглэхэд арай илүү амьдрах юм болов гэж бас бодсон. Тэгээд хүндрэлтэй хэсгүүд нь бас манай найруулагчид тохиолдсон бас хүнд явдлууд нэлээд байсан. Тэгээд тэр хэсгүүд ч юм уу найруулагчийн маань ер нь тэр яг үед бодогдоод яг жүжиглэхэд хүндрэлтэйгээс илүү яг тэр одоо болсон явдлууд надад амар хүндсэн. Кинон дээр Вандата ер нь хосын дүр бүтээсэн. Тэгээд Вандагийн хувьд танд хэр тус дэмжив? Ер нь түүний баг анхны кино санагдчихэв. Тийм, Жавцын анхны кино. Анхны кино гэхэд цаач нэлээд сайн байсан. Тийм үү. Тийм, нэлээд сайн байсан. Айгу хурдан сайжирсан. Тэгээд хурдан
За одоо би яах вүлээ? Одоо яах вэ? Гэл тэгэл. За одоо ингээд аим хурдан киноныхаа үг хэллэгийг ингээд ашиглаж сураал. Тэгээ нэлээд чармаалттай, хичээлттэй би бол маш сайн байсан гэж бодож байгаа. Тэгээд хамтрагчийн хувьд ч гэсэн нэлээд халамжтай. Одоо бүх кино багийнхны дунд за та яаж ийн гэл одоо бид нар дотор баримт байрлаж хахад ингээл орж ирээл өрөөнүүдээ та яаж ийн танд ийм хэрэгтэй нөө та хэлээрээ гэл тэгэл над дээр ирээл за яаж ийн усуух уу өнгөдөх үү гэл тэгээд одоо уйлсан сцен байх юм бол за өнөөдөр би чиний хашин шогийг хүн чинь болъё гэл нэлгээр тийм нэлээд гоё төвшгтэйсэн. Өөрөө ер нь хэцөөлөн үнснэгддэг шүү дээ явд тийм. Тий өөрөө тийм. За таны хувьд Монгол жүжигчдээс түлхэр дүрэл авдаг жүжигч юм гэвэл Монгол жүжигчдээс Төмөр Атрахаас тийм яг ярилцлагуудын нэлээд сонсох дуртай. Таны хувьд Монгол киноны тал дээр шүүмжтэй байл. За яг над дээр ирдэг санал дээр гэж би бодъё. Тэнгүүд татгалзах шалтгаан гардаг хэсгүүд дээр яагаад юм бэ гэхээр жоохон юу гэдэг юм хурдан хийх хүсэлтэй гэх юм уу тийм хүмүүс маш их байд юм шиг надад санагдаад байдаг. Тэг яг тэр хэмжээгээр кинон яг тэгээ гарчдаг. Одоо зохиолч гэдэг нь ерөөсөө ажиллаагүй нь тэгэхээр нэр нь чонтотод л нэг юм ихтэй байх юм шүү дээ. Тийм. За яг л зохиол нь яг л юм дутуу ерэн нарч тийм нөгөө илүү ингэж дэлгэрүүлсэн ч юм байхгүй. Тэгээ ажилласан юм нь юусаа харагдахгүй. Ерөнхий одоо за иймэрхүү юм шүү сэдвүүн гэж тодорхойлцсон. Тэгээ тэрийг ингээ жоохон дэлгэрүүлээл за тэгээ энэ дээр нэг жоохон ийм дүр ингэж за гэсэн гэсэн. За энэ ийм юм ч угаасаа ингэсгээл дуусгах чи юм те. Ерөн зохиолууд нэлээд ойлгомжтой зохиолууд ирдэг гэх юм. Тэгээ ингээд адилхан бас зохиолууд амир ирдэг. Тэгээ тийм болохоор дараа нь ингээд тоглоогүй байж байгаа тэрийг үзэхээр яг л тэр өгөөрэ гарсан байдаг ч юм уу те. Тэгэхээр жоохон тэгж хурдан хийхээс илүү жоохон ажиллаад өгвөл илүү гоё юм уу. Тэгээд жүжигчдийн сонголт бас тийг санагдсан. Одоо чинь хин бараг тэ одоо юу болж юм. Ямар ч одоо дөнгөж гарч ирж байгаа жүжигчд гэхээс илүү за яг одоо хин олны хил амны бай болж юм те. За муу ч байсан хамаагүй, сайн ч байсан хамаагүй. За тэрийг л гол дүрдээ тавьж гэх юм уу. Яг нэг тийм байдалтай нэг харагдсан. Тэр нэлээ би Барселонд хахад тийм зүйлийг хараад бүр үнэхээр шокнд орчихсон. Ер нь бол гэл яг одоо гадаадад бол юу гэдэг тийм жүжигчд ч юм уу одоо урлагийн хүмүүс чинь манад одоо нэлээ олон одоо жүжигчд ахмад жүжигчд багшлах гэж ирдэг байсан. Тэгэхэд одоо сурагчид маш их хүндлэлтэй харьцаж байгаа. Тэгээд тэр багш нар ч гэсэн одоо бүх үед чөлөө цагтаа хүртэл маш юм үлгэр дуурайл авмаар бид ч одоо бараг 4 жил сурж байхад байнгын тийм гоёороо тэг ингээл үлгэр дуурайл болохоор тийм хүмүүс байсан. Тэгээд тэрнээс нь нэлээ ингээд суралцаад хараад Монгол руу харангууд Монголд болохоор ингээд хүмүүс нь ч гэсэн за юу ч хамаагүй хийж байгаа л гэс нэг юм олонний танил болчих гэдэнгүүт олонний танил болонгууд нь шууд кинод олцдог юм уу. Нэг жоохон тийм байдал нь киноны одоо хүнд хүрэх тийм тэгээ бас одоо хүмүүс нэлээ Монгол кино гингүүтэй гэл ингэдэж шүү дээ. Тийм байдал руу улам түлхээд байгаа зүйл нь тэр юм болов. Ер нь киноны хувьд ер нь жоох мөнгө олох тал руугаа бас хийгээд байгаа харагдаад байгаа. Ер нь тухайн жүжигч нь хэрвээ одоо л зөвхөн тэр жүжигчний оруулаач юм жоохон хязгаарлалт байгаад байгаа санагддаг. Тэр тал дээр бас жоохон асуудалтай байгаа. Тэгээд Европт бас ингээд кино урлагаар ингээд сураад ингээд Монголд ирээд нэг юм соёлын ялгаа гарч байгаа шүү дээ. Тэр тал дээр одоо Европ гэхэд илүү мэдрэмж тал дээр суурилдаг гэсэн. Тэгэхэд Монгол одоо Аз соёлтой кино найруулагч ч юм уу киноны жүжиглэлт эсвэл тэр тал дээр хэр ялгаатай байдаг вэ Монголд? Тэнд бол яг юм детальчилж бүх юмыг одоо тий за яг за энэ үгээ чи яг л ингээл хэлэхгүй л бол одоо яахгүй гэх юм тий нэг тийм байдлаар сурж исэн. Тэгмүүд энэ дэрэнгүүд ингээд яг бас зүгээр ингээл тайлтал тэгэхээр яг л цаанаас нь л байх гэж би боддог. Ингээд одоо киногоо яг энэ хугацаанд тэгээд дуусгаарай гэхээр чинь мэдээж бүх зүйл ингээл ихээс гарахгүй болчихно. Тэгэхээр бид нар өөрсдөө маш хурдцтай тэр тал дээр бол би жүжигчдийг тэгээ бас тэр нөгөө кино баг бүрэлдэхүүний бүр үнэхэр шүтдیں۔ Тэ
Монгол шиг тэгж хурдан кино хийх газар байхгүй гэж би боддог. Тэр жүжигчдэн ч гэсэн одоо амар хурдан. Би бол тэр Оленгтийн тэр зохиолыг бол зүгээр баг эргүүлээл цээжилдэг болсон. Зүйлдээ тийм болцсон. Тэгээд тхээс өөр аргагүй ингээл за нэг сценд бол амархан цавлуу цакас дараагийнхан авцаа унтчихад гараад ирэх гэдэг. Тийм байсан болохоор одоо дараа нь үзэхэд жоохон хүндрэлтэй. Жоохон энэ дэр алдчихжээ ч юм уу тийм. Ингээд ажиллах цаг байгаагүй штэ ч юм уу тийм. Тэгэл за энэ хэсэг нугасаа энэ хэсэг дээр угаасаа ингэсэн юм аа гэж боддог ч юм уу тийм. Тэр тал дээр мэдээж цаанаасаа л тийм байх гэж би боддог. Тэгээд яг хөө соёлын ялгаа малгай гэх юм бол мэдээж тэнд бол угаасаа өөрсдийн гэсэн тийм жүжиглэлтийн хэм маягтайгаа тийм нээлттэй тийм ба Монголд бол бас мэдээж өөрсдийн гэсэн хэм маяг болсон байгаа. Гэхдээ тийм штамп бол суусан бол зарим зүйл дээр харагддаг. Одоо яг зарим зүйл дээр л харагдахад одоо зарим нь тий за яг энэ дээр ийм жүжиглэлт хийхэд тэр кино дээр гоё харагдсан гэх юм уу тий ингээд яг одоо зарим жүжигчд ч юм уу дөнгөж орж иж байгаа хүмүүст ингээ харахаар ийм өөр Монгол үзсэн кино үзэж байгаа шиг тийм жүжиглэлт ингээд гардаг. Тэгэл тэрийг харахаар яг тэр хэсэг нь гоё санагдаж дээ л гэж ер нь боддог. Дүр бүтээх үйл явцад ер нь гадагшаа кино жүжигчдийг харахад нөгөө дүрдээ хит их ороод бас киноны дараа бас ингээд гарахгүй байдал анзаардаг. Тэрний талаар та ярил. Тий ер нь бол тэгэж штэ. Хамгийн сайхан дээр бол нэлээд тэгсэн. Одоо яг сая хэлсэнчлэн одоо найруулагчд маань тохиолдсон явдал одоо надад маш эмзэг тусаад тэгээд одоо тийм хэсгүүд дээр жоох ингээд тайвшраад бодмоор санагдал яг тэр хэсгээ дуусгаад тэгээд найруулагч маань ч гэсэн ингээд явал бодвол тийм хэсгүүд бол бидэд бас их тулгарсан. Жүжигчдийн хувьд бол ер нь бол гадагшаа ер нь баг Оскар гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд ер нь кино урлагийн ер нь дээдлийн цэг танд ер нь юу бэ? Би бол Оскараар хэмжихгүй тэгж. Надад тийм жоох сэн санагдаад тийм ба. Одоо яг тэр юм гээ тийм зүгээр л яг хүн тэгэл дуртай юм аяг явж идэл болох л. Ер нь Оскарын талаар ямар бодолтой байдаг вэ? Оскар ер нь жил болгон үздэг үү? Үздэг. Тийм гоё штэ. Ер нь одоо яг юм дэлхийн соёлыг бид нар жил болгон Оскараас хардаг тий. Зүгээр л кино хэр одоо хөгжилтэй явж ийн. Дээрээс нь бүр ингээд загвар хаана явж ийн гэдэг хүртэл Оскараас олж хардаг штэ. Тэгээ тэр талаас Оскар бол нэлээд одоо тархинд ч юм уу бидний бүх мэдлэгт ингэж дахин нэг рефреш хийдэг. Сүүлийн Оскараас Best Picture нэр дэвсэн кинонд ямар кино үзсэн бэ? Poor Things. Yorgos Lanthimos гэдэг грек найруулагч. Killers of the Flower Moon. Тэгээ Oppenheimer үзсэн үү? Oppenheimer. Нөгөө хоёр үзсэн киноныхын талаар ялангуяа Poor Things бол ер нь нийгмийг аюул шөмжилсэн байна. Энэ дээр ер нь ревюнууд их гарсан байгаа. Тэр киноны талаар. Тийм. Жүжигчний тал дээр нэлээ ажилласан байсан. Тэгээ Emma Stone-ийн хувьд бол одоо кино алган дээр л шал өөр хүн болж харагдав. Тийм. Яг Poor Things-ээс илүү Killers of the Flower Moon дээр нэлээ бодсон. Тэгэхээр ер нь нэлээд урт кино байсан. Хүмүүс киноны хугацаанд дэр их шүмжилсэн тэр талаар. Тэгвэл надад би яг кино үзэхдээ одоо хүнтэй гэхээс илүү ганцаар үзэхийг дуртай. Яг хүнтэй үзчих юм бол одоо тэр хүнд таалагдчих жоглоо. Харин арай өөр үзэл бодлоо шүү дээ. Тэгээд бас ингээд нэлээ ингэж жоохон бодож би үздэг байхгүй юу. Тэгээд дуусаад бас ингээд дүгнэлт амар дуртай. Тэнгүүт өөр хүнтэй үзчихээр ингээд жоохон тэр хүн миний бодлоос өөр юм ингээд төсөөлсөн ч юм уу гэх юм бол одоо миний төсөөлсөн юм унгаах маягдал гарч марч юм эсвэл дондоор нь босоо явж өгчих юм бол ингээд хамаагүй өнлөмж үгээл уурж уурдаг болохоор Killers of the Flower Moon-ыг би бүр яг сууж агаад тэг үзсэн болохоор аюу шинтэж үзсэн. Бараг 3 цаг 30 минут байсан санд чи нэлээд урт байсан. Тий, чигээ нүг Lily Gladstone илүү гол дээр тоглосон. Шинэ жүжигч юм байсан. Тий, Индиан ер нь яг жинхэнэ бол тий бүр ингээд надад тэрний жүжиглэл бүр амар сонирхолтой байсан. Өөрөө ер нь аюу өрөмс төрхтэй юм ихтэй бас аюу сонирхолтой харагдчихлаа Оскар дээр.
Тийм тэгээд тэр сэдв мэдв бас нэлээд сонирхолтой. Тэр нь жоохон хар талтай хар баруун талтай сэдв тийм. Амар сонирхолтой байсан. Яг юу яагаад Монгол гэдэг бодогдсоор байгаа л бас. Тэгээд зураглал нь бол уусаа төгсөөсөн. Мартин Скорсезе гэдэг найруулагч нь талаар ер нь өмнөх кинонуудыг үзчихээ ер нь хэрсэн мэддэг байна. Одоо хинтээ Леонардо Ди Каприотой амар ажилласан гэдэг амар тийм яг гэдэг шүү дээ алдартай байдаг шүү дээ. Тэгээд Лав үлээ Шатер Айсланд лөө. Тийм. Тэрийг үзээд шууд ялгчихсан даа. Та ер нь нэлээд өрмөц тийм сэтгүүтэй найруулагч гэдэг юм байна. Гэт нэлээд үзэж хамгийн төгсгөлт нь бүр ингээд гайх эргэлтэн ингээд ер нь тэгээд нэг юм асуултын тэмдэг үлдээдэг шүү дээ. Бараг тэр бодит явдал ч юм уу эсвэл хүү ч юм уу сэтгэлний үлдээчдэг шүү дээ. Нэг чихүүд төрүүлнэ. Тийм. Кино урлагт ер нь нэг уран зургийн хэсгүүдийг ингээд суулгаж өгдөө шүү дээ. Одоо жишээлбэл Shutter Island дээр нөгөө эмгтэйгээд юурж байгаа хэсэг орж ирдэг. Тэр тал дээр монголчууд ер нь тэр хэсгийг жоохон хийж чаддаг гэсэн мэддэг. Та тэрийг ер нь юу гэж үздэг? Тэр тийм хөгжих ах уу? Гэтэ ер нь миний бодлоор нөгөө монгол гоё уран зураг байдаг ш. Тэрийг бас яг гоё суулгаж өгвөл сонирхолтой санагддаг. Тэгээ ер нь нэлээ ингээд сайн ухаад бодоод ингээд одоо солонгосчууд ч юм уу тэгээ түүхээ ингээд ухаал гэдэг шүү дээ. Тэр шиг ингээд ухаалаа гэвэл ер нь нэлээ юм гарч ирэх байна. Уул нь манайх ч уул нь баялаг төвхтэй орно шүү дээ. Тэрнээс одоо яг юм яг нэг кино одоо амжилтанд дөржүүлэх тэр шигээ олон 10 кино гарахгүй тий. Арай өөр юм руу судлаалах юм бол нэлээ юм байгаа гэж бас бодсон шүү дээ. Тэр нөгөө нэг манай хамгийн азтай үе нэг юм фильм бриж лөө нэг тийм биш юу лээ. Ямар ч нэг тийм зохиолын нэг тийм шалгаруулалтаар гарч ирсэн кино гэж үзсэн байхгүй. Тэр надад аягүй тийм гоё санагдсан. Тэгэхээр нэг юм баригдан л биш санаа орж ирсэн гэсэн үг шүү дээ. Нэлээд олон зохиолууд орж ирээд тэр дундаас гарна гэхээр бас гоё санагдсан. Ойрт Монгол кинонууд ер нь гадагшаа бас шагнал хүртээд байгаа. Одоо жишээлбэл эргэж ирэхгүй намар, одоо сүүлд баага болгосон, сэр салхи гэдэг үнэхээр амжилттай. Тэр тал дээр та тэдрийг юу үзсэн үү? Баага болгосны яг тусгай үзүүрийг очиж үзсэн. Нэлээд таалагдсан шүү дээ. Тэр одоо гол дүрийн жүжигчдийг бүгдийг найруулагчныг хэлчихсэн. Ингээд өөрөө явж болоод тэгээд ярилцж байгаа тоглуулжсэн. Тэр талаас нь тэр юм уу нэлээд үнэн кино байсан. Тэгээд тэр жүжигчдтэй нас нөгөө за та одоо жүжигчд нь яг явж байгаа киноны хавцтай өөртөө хичээ бид нар ингэж ярьдгүй штэ бид нар ингэдэж штэ ингэж ярьж тоглож исэн гэх. Тэгээд тэр одоо жишээ нь тэр бас яг л өөр төрлийг олоод харсан тий. Тэр утаа яа ямар амар харагддаг өөр шокондор мөр тийм. Гэтэ ер нь зүгээр л ингээд ийшээ харахад баг харагдахаар зүйл. Гэтэ бид нар нөгөө харахыг хүсэхгүй байгаа нэг талаар нэг зүйл байгаа байна. Хардаг ч гэсэн ингээд тасцсан болов гэж баг ингээд тэнд байгаа мөртлөө урдуур нэг юм хөшөө тавьсан юм шиг. Гэтэ мэдээд байгаа тэр цаана юу болоод байгааг мэдээд байгаа. Тэгэхэд яг хүүхдүүд тэнд тоглож байхад цаана утаатай зураглал бол япрастай амар чанга тийм. Тэр нь жоохон хэцүү хэсэг байдаг шүү дээ. Ингээд нэг галт төлж чаддгүй тийм. Хоногийн хооломж байдгүй. Тэгээд ээж нь ингээд өөрөө өдөр нутгаар ажил хийх гээд явдаг. Тэгээд гол төр эрэхтэй мөн дүгнэрээ хараад үлддэг ч юм уу тийм. Тэгээд надаас хамгийн гоё санагдсан хэсэг нь одоо бусад монгол кинонд дэр болохоор хараалын хэсгүүдийг жоохон ингээд хиймэл хийх гэдэг. Ер нь жоохон бодит бус юм шиг. Тэгэхээр тэр кинонд дэр яг хараалыг бол яг л үнэхээр яг ойроод сонсогддог хараалыг яг үнэхээр хэлсэн. Тэрүүгээр надад бас их сонирхолтой бас шийдэлсэн гэсэн. Үг хэллэгөө харилцан ярианууд нь тийм яг л амьдрал дээр байдаг. Гэтэ нэг юм хиймэл моруулж байгаагүй. Тийм яг тэр киног үзэхэд бол яг үндэ тийм амьдралтай мэддгүйсэн юм лээ. Тэгээ одоо галаа түлхэд тийм гаднаас тэгж юм авч ингэж хийгээд тэгж одоо тэр чинь ямар амар өмхий өмөрттэй юм бэ гэл тэгж хамт паприсик тэгэл хадгалал хашааны мод хүртэл болж байгаа юм гар. Тийм тэр бүх хүн гэж бас ийм амьдрал бас байд юм байна гэж яг үндэ бодсон. Тэгж одоо хичээлээ таслаад нөгөө нэг мод зод зөөдөг хэсэг дээр урд нь байгаа хөлт нь би бол өнгөрсөн гэсэн явж байгаа хэсэг бол амар чангаас шүү дээ. Тэгээ тэр кинонон дээр бас тийм хэсгүүдийг хүүхдүүдэд үзүүлэхэд бол өстой зүг юм. Тэгээд залжралт найруулагч хэлсэн байдаг. Одоо ядуурлаас гарах ганц одоо сайн зүйл бол сайн боловсрал гэдэг. Таны хувьд боловсролын талаар ер нь монгол хүүхдүүд ч юм уу монгол орны боловсролын талаар юу гэж бодож байна? Тийм боловсрал
манай гэрийнхний хувьд ч гэсэн ер нь бол боловсролтой л анхаар гэж ярьдаг гэсэн. Тэгээ тийм дэч одоо бидрийг гэж юм одоо манай гэрийн хүүхдүүдийг бүгдийг л аль болох боловсролын л дэмжин гээл одоо өөртөө ингээл гэрээс байнга за чи одоо ингээд би ингээд уул найзтай гэл нэг явж байгаа шүү дээ гэж яах. За ер нь чи ингээд баг зүгээр суугаад байна. Одоо ер нь баг сурсан дээр хаа сурах тал дээр ч юм бол дэмжин шүү гэл тэр нь дандаа тэгж. Хэрвээ та найруулагч болно гэвэл ямар шүү төрлийн кино, ямар шүү зохиолтой кино хийх бодолтой? Би бол романс л. Романс. Ер нь найруулагч гэж бодож байгаа юм. Үгүй. Ер нь тэгтээ бас найруулагч байна гэдэг бас тэр том зүйлийн ард ингээд юм хэлж өөр шүү дээ. Одоо Бат Зориг ахыг хараад би бол за найруулагч бол таашаал өөр төрдөг хүн байт юм байл гэж би бодсон. Одоо тэр үзэл бодол тэр зохиол дээрээ яаж тэр саяны баава болгосон шиг манай кинон дээр бас одоо үг хэллгүүд нэлээ юм үттэй. Тийм цензургүй гэх юм уу? Хүмүүс бол үзчихэд юу вэ ингээл хэлж байгаа юм уу ч юм уу те манай гэрийнхэн бүх ингээд ийм ингээд орчиж байгаа юм уу ч юм уу тийм хэлжсэн. Гэтэ ингээд яг л бодит байдал гэхээс тийм бодит байдал гэх юм уу? Тийм бидний яг ингээд арай ойрхон байхгүй тийм сонсоход. Миний хувьд ер нь нөгөө амьдрал үзсэн хүн илүү кино урлагт бас сайн жүжиглэж чадах юм шиг санагдав. Одоо жишээлбэл Холливуудын зарим одууд ямар ч кино урлагийн сургуультай холбогдоогүй байж байгаад орсон байдаг. Тэр тал дээр таны хувьд ямар бодолтой? Тэр үнэхээр дөрмөл хүмүүс төрдөг юм уу? Эсвэл нэг юм аз байдаг юм уу? Эсвэл тохиолдол байдаг юм уу? Тэр тал дээр. Тий, ер нь тэгэл яг дотроосоо хүн байдаг хаа. Тэгэхээр илүү нөгөө мэдрэмжийн тал дээр байх нь шүү дээ. Тийм. Одоо яг тийм хүмүүс чинь бүр магадгүй сурсан хүмүүсээс илүү мэдрэмж гаргасан тохиолдол байдаг байна. Дотоод мэдрэмжээ л юм ажилтна. Тийм. Тэгэхээр ер нь одоо яг за энэ үгийг яг ингэж хэлэх хэрэгтэй хаа гэдэг ч юм уу. Тэгхгүйгээр яг тэр үед нь ямар мэдрэмж төрж байгаагаа найруулагчтайгаа сайн ярилцаад. Тийм. Тэгэхээр ер нь жоохон юм надад бас тийг санагдсан. Кино баг хамт олон нь одоо жүжигчэндээ хэр эрхчлөө өгч юм те хэр тухтай байдлыг өгч юм тэр тал тэгжээч одоо жүжигчин арай илүү жүжиглэх тал дээр анхаарах хаа тэрнээс жоохон юм хэцүү уур амьсгалтай ч юм уу те тийм байдал дээр тэгээ дээрэс нь одоо ингээ яаралцсан ч юм уу за одоо энэ тэтгэн цагийн юутай шүү гэл хэлсэн тэгэл загас ингэ гэж гэл тэгэл уурлаа нэг тийм ийм байдалтай байх юм бол нэг жоохон яхад хэцүү л баг гэж. За бидэнтэй хамт Дануу жүжигчин байлаа. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Танаа хамт олон дамжуулсан. Ирээдүйг гэрэлтүүлэн Cinema Next